Ангид гэрийн даалгавар хэрхэн өгөх тухай зааварчилгааг хүргэе. За ангид гэрийн даалгавар өгнө гэдэг нь за одоо хичээл ордог бол энэ одоо ангид өгч байгаа гэрийн даалгавар бол зөвхөн 9-1 бүлэгт өгнө гэсэн үг. Зөвхөн 9А өгөх юм уу, 9Б өгөх юм уу, 9D өгөх юм уу гэдгийг ингээд та өөрөө сонгоод өгнө гэсэн үг. За хэдүүлээ нөгөө нэг багшийн тэмдэглэлээ хөтлөгдөг гэрийн даалгавар бүртгэдэг тийм ээ. За тэр бол одоо таны хичээл ордог 9-ийн 3 бүлэгт гурвууланд нь очиж байгаа. За одоогийн хэдүүлээгийн өгч байгаа гэрийн даалгавар бол зөвхөн 9-ийн Б рүү ороод та өгөх юм бол 9-ийн Б-гийнхэн дарагдана. 9-ийн А руу ороод өгөх юм бол зөвхөн 9-ийн А-гийнхэн дарагдана гэсэн үг. За гэрийн даалгавраа яаж өгөх вэ гэхээр за зөвхөн нөгөө хичээл ордог анги руугаа ангидаа өгөх юм бол ингээд зөвхөн анги руугаа дараад орохоор гэрийн даалгавар гэсэн зэс байгаа. За тэгээд та энэчнээс танд одоо эдний ангид ямар хичээл ордгийг гэдэг чинь гараад ирнэ. За гэрийн даалгавар өгч байгаа хичээлээ сонгоод за тэгэхээр энд нь гэрийн даалгавар нэмэх гэдэг товчлоор байгаа. За ангидаа гэрийн даалгавар өгөхдөө яг саяныхаа зарчмаар явна. Анги руугаа дараад орно. Гэрийн даалгавар гэсэн товчлоор байгаа. За энэ болохоор нөгөө та удирдсан багш нь учраас танай ангид ордог бүх хичээлүүд гараад ирнэ. За тэгэхээр та ангидаа хичээл ордог бол за тэгээд тэр хичээлд аль хичээл дээр даалгавар өгч байгаа гэдгийг энэчнээс сонгохоор ангид бол гэрийн даалгавар нэмэх гэдэг товчлоор нь гарч ирнэ. За тэгээ гэрийн даалгавар нэмэхтэрээ дараад за энэчнээс одоо нөгөө ангидаа ордог хичээл өвчин гараад ирнэ тийм ээ. За тухайн хичээлээ сонгоод за энэ дээр нөгөө гэрийн даалгаврынхаа гарчгийг бичиж өгнө гэсэн үг. За үндэсний бичгтэрэмтэй хөрвүүлэн бичээрэй ч гэдэг юм уу тийм ээ, нэг текст их өгсөн тийм даалгавар өгч болно шүү дээ. За энэ дээр нь бол одоо танай ангийнхаа энэ даалгаврыг одоо тэдний дотор хийж гүйцэтгэх шүү гэдэг хугацаанд тавьж өгнө. За энэ дээр нь болохоор тухайн нөгөө даалгавартай холбоотой тайлбараа бичээд өгчнө гэсэн үг. Одоо хүүхдүүдэд харагдахаар тийм ээ, хөрвүүлэн бичээрэй ч гэдэг юм уу, эсвэл энийг тэд өдөр явуулаарай, ямар даалгаврын эсвэл нөгөө даалгаврынхаа тайлбарыг ч хамаагүй бичээд өгчөж болно гэсэн үг. За тэгээд энд нь болохоор таны гэрийн даалгавар зургийн хэлбэрээр юм уу, видеогоор юм уу, аудиогоор юм уу, эсвэл баримт бичгээр юм уу гэдэг сонголт ч юм байгаа. За хэрвээ зураг сонгочоод баримт бичиг оруулж болохгүй тийм ээ, төрлүүдээ дээрээс зүг оруулах хэрэгтэй. За энэ зураг юм чинь энэ зургийг оруулчихъя. За тэгэхээр зураг маань ийшээ ороод ирнэ. За ингээд та энэ гэрийн даалгаврыг бүртгэлээ гэж үзэх юм бол ингээд даалгавар нэмэгтэрээ дарчнаа гэсэн үг. За тэгээд энэчнээсээ хичээлээ сонгохоор одоо таны өгсөн даалгаврууд ингээд харагданаа. За хүүхдүүд энэ бол өмнө оруулсан даалгавар байгаа. За хүүхдүүд энэ даалгаврыг хийгээд ингээд дэлгээсэн бол одоо нийт хэдэн суралцагчд дэлгээлээ гэж танд тоо харагдаа явна. За тэгээд та тухайн даалгавар дээр дараад орохоор одоо нөгөө хүүхдүүд дээрээ байгаа гэсэн үг. За тэгээд та тухайн даалгавар дээр дарж ороод дэлгэрэнгүй үзэх гэж ороод за ингээд нөгөө хүүхдүүдийн явуулсан даалгавар нь танд харагдахаар одоо даалгаврыг нь үзээд за би бол энэ даалгаварт одоо тэдэн хувийн үнэлгээ өгч гинэ гэдгээ бичээд за нөгөө тайлбар бичих шаардлагатай бол энэ тайлбар бичээд хадгалах тарчнаа. Тэгэхээр одоо нөгөө саяны гэрийн даалгавар дээр одоо тухайн хүүхдээр ингээ үнэлгээ нь ороод явчихж байгаа гэсэн үг байна.